За би бол хөгжлийн төлөө инквер сайд болно. Та бид нар бол их олон жилийн мөрөөдлийн энэ жагсаалтыг өөрчлөе гэж их олон ярьдаг байсан. Тэгэл ахаал ингээд сонсоход бол гадны зээл авахгүй бол энэ төлөвлөгөө биелэхгүй. Төсөв бол одоо ингээд хязгаарлагдмалаа. Тэгэхээр энэ ингээд бид нар ингээд хитрхи юм хийсвэр юм яриад тахлаар нийгэмд хитрхи дандаа юм хүлээлт үүсгдэг, худлаа хүлээлт. Тэгээ гişүүд ингээд хөгжлийн төлөвлөгөө дээр бүтэхгүй байх юм ураалгадаг. Тэгээд тэргийг хөгжлийн төлөвлөгөөнд тусглаа гэж зарладаг. Тэр хэмжээгээр нийгмийн уур амьсгал, уур уцаар хүлээлт. Энэ биний хоёр асуулт асууя. Өнөөдрийн төсвийн алдагт хэд байна? Сангийн ам. Яагаад алт зис нүүрс юм өндөр байх төсвийн алдагтай юм? Яагаад? Юунаас шалтгаалж байгаа юм? Энэ Монгол банкнаас би нэг хоёр асуулт асуугаад байгаа. Энэ үн цаасны үлдэгдэл нь хэд байна? Инквер сайд энийг мэдж байгаа болоо гэж бодож байна. Хамаг мөнгө чи энэ дээр гаццсан байгаа юм биш үсттэй. Зээлийн хүү бодлогын хүү чи 12-13% гэхлээр банкуч чинь зээл гаргах сонирхолгүй л байгаа л да. Тэгээ зээл 17%. Энэ яаж одоо юм бүтээж бий болгоно? Маш хол сонсогдож байна да. Ер нь одоо би хэлдэггүй бүгдөө энэ дотор сууж байгаа хүмүүс мэдж байгаа гэдэг. Одоо энэ хөгжлийн бидний одоо энэ хөгжлийн төлөвлөгөө гэдэг чинь ер нь бол бид одоо экспортод бүтээгдэхүүнээ гаргах л одоо гол зорилготой байх хэрэгтэй шүү дээ. Инквер сайда бид ирээсээ яг дотооддоо үйлдвэрлэдэг дэмжиж тэгвэл тэр үйлдвэрүүд чинь 2 жилийн дараа эдийн засгийн хувьд хэцүү болно шүү. Энэ үйлдвэрүүд чинь гадаадд юм гаргадаг байж өөрийнхөө үйлдвэрийг цааш нь хөгжүүлэх одоо тийм чадвартай болно. Тэгээ манай ингээ байдлыг харахаар одоо дэд бүтц маш өндөр өртөгд. Эрчим хүч маш өндөр өртөгд. Ажилчдын цалин бараг дунджаас дэш. Тэгээ ажиллах хүн олдохгүй. Тэгээ бүгдийг харахаар ингээд бүгдөө эсрэг байр. Одоо нөгөө экспортынхаа эсрэг. Тэгээ одоо бид хөгжлийн төлөвлөгөөгөө баахан юм суулгадаг. Тэгээд хэрвээ саяны явж байгаа хууль батлагдахгүй бол тэгээд уучлаарай тэр хууль батлагддаг учраас бид зээл авч чадахгүй нэ хөгжлийн төлөвлөгөө байхгүй боллоо гэд. Ийм л юм ярих нь л дээ. Тэгээ саяны хууль чинь бол дээрээс 2 төсөвтэй болно их замбраагүй болно шүү дээ. 12-оос 16 онд эний чинь их шүүмжилдэг хүмүүсийн нэг нь таа байсан. Хамаа замбраагүй төсөвтэй байж болохгүй. Тэгэхээр энэ өөрөө ингээд нэг тийм би нэг шүүмжлэмээргүй байна л та зүгээр яг гаргалгааг нь харах гээд дээрээс чадахгүй байна. Тэмээ сайн ч гэсэн нэг жижиг дунд үйлдвэрлэл хийгээд юмыг нэг ард нь гараад нэг ганц хоёр юмны ард нь гарсан хүн л дээ би. Тэгэхээр энэ одоо экспорт байхгүйгээр бид ер нь хөгжил ярих бол үнэхээр хэцүү дээ. Амиа арга засан л юмнууд. Тэгэхээр бид одоо өрсөлдөх чадвар энэ бүх дэлхий чи өөрөө өрсөлдөх чадварын төлөө л хоорондоо асуудалд орж шít. Яаж бид өрсөлдөх чадвараа дээшлүүлэх үү гэж бүх одоо улс төрчнөр хоорондоо далдуураа бол ерөөсөө тэр шít. Яаж бид одоо энэ дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бууруулахгүй байх вэ? Еврог яаж долларын эсрэг бууруулах вэ? Юаныг яах вэ гэдэг энэ бүх бодлого чи одоо өөрөө ингээд. Тэгэхээр манайх одоо дэгж чадахгүй ч гэсэн ядаж нэг ганц нэг хоёр үйлдвэр одоо ингээд 10 хэдэн жил сонслолт нэг ч үйлдвэр одоо Ажлын 5 номерын микрофоныг нээ. За. Экспорт 4 сарын 27 оны байдлаар 6.6 тэрбум $д хүрсэн байна. Энэ нодлонгийн мөн үеэс харьцуулахад 2.6 тэрбум $д буюу 65%-аар нэмэгдсэн байна. Экспортыг идэвхжүүлэх ажлын хэсгийн эдийн засгийн хариуц ажиллаж байгаа. Бүхий шатны хил гайл худалдаа тээвэрт холбоотой зохицуулт арга хэмжээг авч байгаа. Зөвхөн нүүрсэн дээр экспортын бие тэмцээ 37.8 сая тонн хүрээд өмнөх оноос 71%-аар цэсийн божмлын бие тэмцээ 870 мянган тонн хүрээд өмнөх оноос 40%-аар тус өсөд байна. Энтэй холбоотойгоор Монгол улсын валютынаас 7.3 тэрбум $. Буюу Монгол төгрөгийн худалдаа авах чадвар төгрөгийн ханш доктортой байдлыг хангаж байна.
За нийтлэг бидэрт ирж байгаа хамгийн том хүндрэл бол яах аргагүй энэ гадаад орчин нөлөөтэй холбоотойгоор шатхууны өсөлттэй холбоотойгоор инфляцийн нөлөө орж ирж байна. За эндээс л иргэдэд хамгаалах, орлогоо хамгаалах, эрхэм орлогыг хамгаалах гол бодлого. Энэ одоо бидний гол тулгымцсан асуудал. Иймд 27 оны гол төсвийн хүрээд урсгал зардлууд нэлээд нэмэгдэж байгаа. За энэ дээр одоо манай улсын хурлын одоо шийдсэн одоо олон саналуд байна. Эмчнэр, багш нар, шинжилгээ ухааны, боловсролын ингээд тэтгэвэр гээд нэмэгдлүүд 4-6 их найдын нэмэлт үүсгэж байгаа. Уламжилт эдийн засаг өөрийн потенциал чадвараа үйлдвэрлээд экспорт өмнөх оноос дандаа илүү бүх бүхий салбар бол өсөлттэй явж байгаа. Огцом нэмсэн урсгал зардал маань өөрөө бидэнд шинээр улсын төсвөөр дамжих хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж байна. Ийм төсвийн хүрээнд бид нар гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах нь эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бизнест дэмжлэг болно гэж үзэж байгаа. Иймд энэ хоёр том төслөө гаргаад оронд нь нийгмийн шин чанартай бидэнд ч одоо амлагдсан нийт Монгол улсын хэмжээнд чинь 13.6 их найдын одоо ашиглах юм орон зай байгаад байдаг. Бид нар ашиглаж чаддаг. Яагаад гэвэл гадаад зээлийн ашиглалт таазанда хязгаартай хүрээд байдаг. Тэгэхээр ингэж стратегийн урт хугацаанд хэрэгжиж байгаа эрдэм бүрэн алтан ширээгээ гаргахад бол бусад одоо эдийн засгийн салбаруудыг дэмжих энэ их усрыг ашиглах юм бол бас 4-5 их найдын боломж бол үүсэж байгаа. Тэгэхээр яг хэрвээ ийм гадаад орчин нөлөөлөл өндөр өсөлт, урсгал зардлын нэмэгдэл, огцом нэмэгдэл хийгээгүй бол манай эдийн засаг яг бодит боломжоор тун эвтийхэн одоо бүхэл үзүүлэлтэд хангаад өсөж явж байгаа байдал. Шинээр үйлдвэр аж ахуй нэгжүүд их олон орсон, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийн хүрээнд бол олон үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн экспорт тоо чанарт эрс өөрчлөлт гарсан. Энийг та бас мэдэж байгаа бах. Үгүйсгэж болохгүй. Зөвхөн энэ хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарт 38 мянган ажлын байр шинээр бий болсон. Тэгэхээр алхам алхмаар урагшилж байна. Ажлын хэсгийн 7 номер. За Төв банкны үнд цаасны үлдэгдэл 3 сарын байдлаар 12.5 их нэг төгрөг байгаа. Банкуудын одоо нийт активын 25%-ийг бол төлбөр түрэн гүйцэтгэх чадвартай өндөр одоо ликвид хөрөнгөөр бол байршуулах шаардлагатай байдаг. Энэ шаардлага бол 25%. Төв банкны үнд цаас бол энэ шаардлагын нэг 17 орчим хувь дээр бол хадгалагдж байгаа гэсэн үг. Тэгэхээр банкуд одоо харилцагчтайгаа өдөр тутмын наацхийн одоо шаардлагын хангахын тулд одоо ийм эрсдэл багтай ликвид ассетыг барих шаардлагатай. Тэр хүрээнд бол ерөнхийдөө 25%-ийнхаа өөрийнхөө ассетыг хангах ийм шаардлагатай байдаг. Тэгэхээр үнд цаас бол энэний бол дөнгөж 17%-ийг бол хангаж байгаа. За нөгөө талаасаа болохоор бодлогын хууль ерөнхийдөө бол одоо сүүлийн жил орчмын хугацаанд бол 12% дээр л хадгалагдтаа явж байгаа. За Ганбаатар гишүүн тодруулъя. За 1 минутын дотор их юм ярих боломжгүй л дээ. Инквайр сайд энэ үнэхээр 7.4 тэрбум долларын нөөц байгаа бол бодлогын үгээ буулгах хэрэгтэй. Тэгэх юм бол олон зүйлийг наад эдийн засаг чи өөрөө хийгээд өгнө шүү дээ. Бүгд төр өөрөө хийнэ гэж та одоо ингээд надтай ингээд наадах чи олон одоо бизнесүүд өөрсдөө хийгээд өгнө. Наад их тэр 12.1 тэрбум төгрөгөө наа банкнаас гаргах хэрэгтэй шүү дээ. Наад бүсгүүч нь буруу яриад байна. Одоо намайг эдийн засгийн байнгын хороонд дарга байж 5 их 80 төгрөг л байсан шүү дээ. Тэгээ одоо 13 4 их 80 төгрөгийн юм байлгачаа. Тэгээ бодлоо үнэхээр 7.4 их 80 ч байгаа юм бол тэрбум чинь 4 тэрбум болгохлоор буцаад бодлогын үгээ өсгөлдөө. Гэхдээ бид 2 тэрбум доллартай бүр хасах тэрбум доллартай 16 онд үлээж авч ирсэн юм шүү дээ. Гэхдээ тэгээ бодлогын үе чи ийм байхад тэгээд зээлийн үе чи 17. За Ганбаатар гишүүн түрүү нөгөө алдсан юм ийм өндөр байх төсөв яагаад алдагтай гарвааг асуусан шүү дээ. Сангийн хаан дэрэн дээр хариулахаар бэлдэж байгаарай. За ажлын хэсгийн 5 номер. За төсвийн байдал. Төсвийн орлого эхний 3 сарын байдлаар 6.3 их найдын орлоготой байгаа.
Энэ нодлонгийн мөн үеэс 153 тэрбум төгрөгөөр буюу 2.5% илүү явж байгаа. Төсвийн зарлага 7.7 их найд болж өмнөх үеэс 1.2 их найд буюу 17% өссөн байна. Ингээд тэнцэл маань одоо дотоодны бүтээгдэхүүний 1.3%-тай тэнцэх хэмжээний буюу 4.4 тэрбумын тэнцлийн алдагдaltaй. За хуулиар зөвшөөрөгдсөн улсын их хурлаас баталсан хуулийн хүрээнд бол бид нар 1% дээр жилийн эцэст гарах ёстой. За энийг бол дунд хугацаанд зохицуулаад ингээд хүрнэ гэж тооцож байгаа. Тэгээ яагаад ийм байдал үүсвэ гэдэг алдагдaltaй. Урсгал зардлын хэд нэмэлт. Энд бол үнэхээр их хурлын гишүүдэд хандж хэлэхэд бол урсгал зардлыг хэд нэмсэн. 4-6 их найд дээр огцом нэмсэн нэмэлт маань өөрөө эдийн засаг мөнгөний бодлого. За 5-8 микрофоныг гүйцээж хариул. Урсгал зардлыг эрс нэмсэн байдал маань өөрөө инфляц мөнгөний бодлого энэ бүхэл одоо макро эдийн засгийн нөхцөл нөлөөлж байгаа байдал маань энэ. Нөгөө талаас бид нар бас харснаад байна шүү дээ. Энэ шатхууны үнийн өсөлт огцом одоо өндөр гарсан нөхцөлд импортоор дамжаад бид нар чинь сардаа 250 мянган тонн орчим юу авж байгаа. Шатах туслах материал 200 гаруй сая доллар шилжүүлж байгаа. Одоо чинь 400 сая доллар шилжүүлэх болчиход байгаа байхгүй юу? Ингээ гадаад валютын нөөцөн дээр хэрвээ үн одоо өсөөд 100 баррел нь 150-аас 160, 180 гээд бүгдэн дээр нь тооцсон. 2-4 тэрбум долларын гадаад валютын нөөцөнд дарамт ирэх эрсдэл байна. Энэ болгоныг бид нар бас ажиглаад хараад ингээд аль болох зардлаа багасгах байна. Дээрс бүх орлогыг одоо нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хийж байна. Энэ ханшныхаа доктортой байдлаа хадгалах, энэ валютынхаа нөөцийг хадгалах нь их чухал байна. За ийм л байна. Тэгээд засаг ахаад илээ бүхий шатанд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. Ганбаатар гишүүн тодруулъя. За би түрүүн бас тэр экспортыг асуухдаа би зөвхөн түүхийдийг асуугаагүй юм л та. Үйлдвэрлэл асуусан. Эцсийн бүтээгдэхүүн асуусан. Би зөвхөн мах нүүрс зис яриаг юм л та. Би наадах чи маш сайн мэдчих шүү дээ. Би өөрөө сайд байсан. Миний үед л одоо зөвхөн та ингээд өнөөдрийг яриад том бол миний үед бүр харийг нэмэгдсэн. Хэд боллоо мэдчих. Гэхдээ зөвхөн юун санаа зовж байгаа зөвхөн санаанаас нэг ганц өгүүлбэр юм уу нэг үсэг аваад одоо үнэхээр эдийн засаг чинь үнэхээр одоо бүр ямар ч юугүй болсон шүү. Сая одоо хэний тайланд гарав. Одоо аж ахуйн нэгжүүд үнэхээр ингээд яатсан байна. Дотроо төлөх боломжгүй байна. Зээл их аваад байна гэж. Тэр зээл их аваад байна гэдэг чинь тэгээд өөрхий чармаагаад л байна гэсэн үг шүү дээ. Тэгээд үлдэгдэл нь нэмэгдээл байна гэсэн үг. Тэгэхээр нэг жоохон бусдад боломж өгөх хэрэгтэй дээ. Тэгээд төр өөрөө л бүгдийн чадна гэж дайраад байх биш. Бодлогын хөвг бууруулах хэрэгтэй. Би одоо дараагийн Монгол банкны тайлан дээр энийг За санал хэллээ. Батнайр гишүүн асуулт асууя.